За надад санал байна. За энэ өвчлөл нэрийн доор урагшаа хоошоо ингэж зөөдгөө болмоор байна. Яг үндсэндээ сая ингээд нэг адууны тухай яриануд гарсан. Тэгэл энэ том мэдээлэл дарагдаал араараас нь том сэдв гараал тэгэл тэр дарагдаал алга болчих. Тэр адуунууд ч наашаа зөөгдөж ирээд энэ имэйлт дээрээс дахиад нядлагдаад ингээд явсан. Одоо бүр нөгөө арга нь бол нэлээд нарийсж чинь гэж юм л да. Нарийсаад. Нүүрсэнд ор тавиад зөөдгөлгэн. Уг нь бол манай малын мах бол үнэхээр хаач дэлхийг олоод авахааргүй хэмжээний ийм дэлхийн ертөнцөөс илүү зүйлүүдийг бол бид нар идэж уудаг гэж бас бахархдаг л төмөө олно л доо. Тэгэд энэ малчтыгаа болохоор хилээр болохоор нэг талдаа бол энэ бас хууль тогтоомд захирамж гаргаад ингээд анхаарал тавьж яах гэдэг нь бол талархуу шүү дээ. Тэгээд эрүүлийг нь ингээд хулгаагаар ийш тийш нь гаргаад зөөчгдөг. Үлдсэнийг нь ингээд цаг агаараар малчтыгаа айлгаад тэгээд нөгөө айсан малчт нь хідэн борт цаас болох гээд нядлуулчихдаг. Тэгээд арт талд нь хідэн өвчтөе мал ингээд тэрч үлдчихэд хууль баталж гинэ гэж суух юм бол энэ бол бас одоо худлаа зүйл шүү гэдгийг хэлмээр байна. За өвчлөлтөд тэмцэх нь зөв гэвэл зөв, байх ёстой гэвэл байх ёстой. Тэгэд өвчтөе малаа өвчнгүү авч явж байгаа малчтад бол урамшуул өгдөг байх ёстой. За ингээд иймэрхүү төрлийн үндсэн санал байна да. Тэр саяны тэр адууны асуудал бол бас цаашаа нэлээл харж л цааш нь нэлээл одоо хандхал асуудал байгаад байна л да. За ийм санал. За жавхлан гишүүн үг хэллээ. Гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.